Samsung бас дахин нэг удаа одоо дэлгэцний технологиор ямар гайхалтай инновац бүтээд юм бэ гэдгийг харуулж чадлаа л дээ. Тэр нь яд гэхээр их зурдаас нь харахаар дэлгэцэн зүгээр харагдана. Харин хажуу талын нэг өнцгөөс харах юм бол дэлгэцэн ингээд харахуулцдаг тийм наалт байдаг. Одоо тийм наалт ашиглахгүйгээр зүгээр шууд утсандаа тийм дэлгэцтэй болсон гэсэн үг. Johnny Ive-ийн компани Ferrari-тай хамтарч цахилгаан машин хийсэн байна. Яг ер нь анзаараад хахад яг энэ технологи дуртай хүмүүст бол таалагдсан байлаа. Гэтэ яг автомашин дуртай, автомашин одоо энтузиаст гэж ярьдэн шүү дээ. Тийм хүмүүст бол огтонч таалагддаг. Сайн байцгаана уу интернет технологи орхооднуудаа Tech Forum podcast-ийн гал морин жилийн эхний дугаарт тавтай морил. Цагаан сарын өдрүүдээр технологийн салбарт маш олон сонирхолтой үйл явдлууд болж өнгөрлөө. Энэ талаар Амка битээр ярих болно. 2-7 хоног завсарласны эцэст шинэ дугаараа бичиж байна. Өдрийн мэнд. Тэгэхээр манай Амкагийн хувьд бас 2-7 хоногийн хугацаанд Узбекистан улсад ажлын аялал хийгээд ирсэн байгаа тийм. Тэгэхээр сонио ач юу вэ? Узбекистаны IT парк бас ямархан юм шиг байна. IT паркаар норж амтсангээ хараахан. Тэгээд яг ер нь анзаархад гарууд мөнгөтэй болж байгаа юм байна. Яг технологийн салбар нээр хөгжиж байгаа юм байна. Хаашаал харин шинэ барилгууд баригдаж байна. Маш өндөр барилгууд баригдаж байна. Тэгээд бас хүмүүс нь ч гэсэн тийм тэргээд агаад одоо юу гэх юм хөгжиж байгаа гэх юм уу? Тийм байна л да. Узбекистан, Казахстан хоёр бол ер нь Төв Азийн технологийн салбарын гол тоглогч нар л гэж айгүйх яригдчихэж байгаа шүү дээ. Тэр мэдрэгдэж байна уу? Тийм, аимшигтай мэдрэгдэж байна. Яг яаж мэдрэгдэж? Үгүй тэгэл юм л бол одоо бид нар чинь бас гар утас ашиглалтаараа бас өндөрт ордон шүү дээ Монгол улс чинь. Тэднийг анзаархад бол бас биднээс өндөр байна. Технологи маш сайн ашиглаж чадж байна. Ер нь бол алхам тутамд л технологи ашиглаж байлаа. Метронд нь хүртэл одоо ороход зүгээр карт авахд хүртэл юм автоматар авч явах жишээтэй. Тийм л Ашиглаад хэрэглээд дадсан мэн гэсэн үг шүү дээ. Энэ бол мэдээж маш чухал байгаа тийм. Бид нар технологиг мэддэг байхаас гадна хэрэгжилж сурах хэрэгтэй байна. Зөв мэйл өчтдөг болох хэрэгтэй байна. ChatGPT-гээ зөв ашигладаг болох хэрэгтэй байна гэсэн мэтлэн тийм. За иймэрхүү зүйлсүүд байна. За ер нь бол өнгөрсөн 2-7 хоногт бол маш олон зүйлсүүд болсон байгаа. Гэхдээ бид 2-5 чухал зүйлийг энэ удаад бол сонгож авч ярилцсан. За эхнийх нь бол антропиктэй холбоотой маш олон үйл явдлууд бол бий боллоо. За эхнийх нь бол антропик болон за Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яам. За ялангуяа Америк нэгдсэн улсын цэргийн хүчнийг удирддаг хамгийн том байгууллага институт буюу Пентагонтой нэлээдгүй том асуудалтай болж эхэллээ. За энэ 7 хоногийн бол технологийн салбарын хамгийн гол сэдв бол энэ байлаа. За дараад нь мэдээж Samsung-ийн Ampeg гэд арга хэмжээ болж S26 танилцуулагдлаа. За Ampeg-ийн талаар ярьцгаая. За эдгээрээс гадна яг цагаан сарын өдрүүдээр Johnny Ive-ийн одоо мөрөөдлийн машин бодит болж бид нар анх удаа Johnny Ive-ийн дизайныг энэ уралсан одоо машиныг анх удаа харлаа шүү дээ. Энэ үнэхээр гайхалтай л Ferrari-тай хамтарсан. За мөн одоо Италийн өөр нэгэн томоохон автомашины брэнд болох Lamborghini-тэй холбоотой нэг мэдээлэл байгаа бол төгсгөлд нь энэ OpenAI Anthropic хоёрын хооронд өрсөлдөө юу болоод байгаа юм бэ? Тэр энэтхэг улс дээр тайзан дээр хоёр компани гүйцэтгэх зэрэг яагаад нэгнийхээ гарнаас хүртэл атгаж чадаагүй юм бэ гэдэг талаар ярилцгаая. За эхлээд Anthropic болон Pentagon хоёрын талаар юу болоод байна те? Чи ер нь яг энэ мэдээллийг би бас дөнгөж саяхан жамд ярьж өгсөн шүү дээ. Сонсоод юу гэж ойлгов? гарууд тусал хүчтэй байгаа юм байна. Ялангуяа Anthropic бол одоо ч 90 сүүлийн үед амар тренд болоод байна шүү дээ. Тэгснэ Пентагонтой бас сөргөлтөөд байна гэхээр бас хүчтэй юм байна гэж ойлголаа. Тэглгүй яах вэ? Тэгэхээр яг Америк нэгдсэн улсад төвтэй компани одоо өөрийнхөө цэргийн хүчний хамгийн том байгууллагатай сөргөлдөх хэмжээний одоо зөрөгтэй байна гэдэг нь бол одоо мэдээж тэдий хэр баавартай хэр хүчтэй байгааг л харуулж байна. За яг юу болсон бэ гэхээр за Pentagon Anthropic-ийн cloud хэмэл оюуныг ашиглаад гэрээ байгуулах санал гаргасан юм. Тэгээ нийтдээ $200 сая өртөг бүхий гэрээ байгуулад cloud-ыг ашиглаад өөрсдийнхөө системээр ашиглана. Тэгсэн чинь cloud-ийн бусад хэмэл оюунуудаас ялгаатай гол зүйл нь юу вэ гэхээр cloud бол үндсэн хуультай хэмэл оюун буюу ямар нэгэн тодорхой хязгаарлалтууд байдаг. За ийм зүйлд ашиглаж болохгүй, тийм зүйлд ашиглаж болно. Яагаад вэ гэхээр Anthropic-ийн үндсэн үүсгэн байгуулагчид өөрсдөө бид нар хиймэл оюуныг
ёс зүйтэйгээр хөгжүүлнэ гэдэг л тийм урайтай байсан. Анх OpenAI хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэдэг урайтай байсан бол энэ компани яг боддоор энийг хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэгээ сүүлийн энэ 7 хоногт бүр үйл явдал нэлээд ширүүслээ л дээ. За Улаанбаатарын цагаар 2 дахь өдөр за Пентагоны төлөөллүүд болон Антропикийн төлөөллүүд уулзсан байгаа. За энэ уулзалтын дараачаар ямар нэг үр дүн гараагүй. За уулзалт юу болоод өнгөрсөн бэ гэхээр Пентагоны зүгээс та нарын зөвшөөрлөө байхгүй болгочоо. Тэгвэл бид нар яг энэ өөрсдийнхөө одоо цэргийн үйл ажиллагаануудад бүрэн ашигламаар байна гэдэг шаардлагыг тавьж байгаа. Харин Антропикийн зүгээс за бид нар бол тийх боломжгүй. Химэл оюун гэдэг бол өөрөө маш аюултай технологи. Тийм учраас хэн нэгний одоо амьдралыг шийдэх, хэн нэгнийг тагнуулдах одоо тэр шийдвэрүүдийг гаргахад одоохон бэлэн биш байгаа гэдэг зүйлийг бол хэлсэн байлаа. Пентагон яг юунд ашиглаж байгаа вэ гэхээр за нэгдүгээр дотоод тандалт. Буюу одоо Америкийн нэгдсэн улс магадгүй өөрсдийнхөө иргэдийг химэл оюуны тусламжтайгаар тандах тийм үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг байна. Одоогийн мэдээлэлээс ил болж байгаа. За нөгөөх нь болохоор нисгэгчгүй хүн нэг бүрийг устгах төхөөрөмж буюу одоо нисгэгчгүй байлдааны дронуудад ашиглах. Тим зүйлийн талаар ингээ хоёр шаардлага байгаа юм байна. Тэгээ энэ хоёр шаардлагыг нь ерөөсөө юу зөвшөөрөхгүй байгаа юм. Бид нар бол яг энэ хоёр дээр ямар ч зөвшөөрөл өгч чадахгүй. Энэ дээр бол ямар нэгэн одоогийн химэл оюун шийдвэр гаргах төвшөнд бол ирээгүй гэдэг байр суурьтай байна л. Тэгээ Пентагоны зүгээс энэ уулзалтын дараачаар Антропикт хугацаа өгсөн. За яг одоо Вашингтоны цагаар Баасан гаригийн ажлын цаг дуусахад буюу 17 цаг тэг 1 минутанд тэр нэг аягүй сонирхол. Заавал тэг 1 те. Тэг 1 минут дуусахаас өмнө та хэдийн зөвшөөрлөө өгөхгүй бол та хэдийг одоо Пентагоны хар жагсаалтанд орвол. За Пентагоны хар жагсаалтанд орохоор юу болдог вэ гэхээр өмнө нь хэн орж исэн бэ гэдгийг харъя л да. Huawei орж исэн. Тэгээ Huawei энэ хар жагсаалтанд орсноос хойш зах зээлийг яаж алдлаа тий. Huawei 19 оноос хойш одоо буцаад ухаалаг утасны зах зээл дээр ирэхийн тулд яаж ингэж чармааж энэ харж нэг хөл болж байгаа шүү дээ. Энэ хар жагсаалтанд орчоор төртөө Америк нэгдсэн улсын төртөө холбоотой бүх ажлуудаа алдах юм байна нэгдүгээр. За хоёрдугаарт хөрөнгө оруулалт татахад айгүй асуудалтай болж эхэлнэ. За нөгөө талаас хөрөнгө оруулагч нарын хувьд бол Антропик одоо тийм сейф биш болно гэсэн үг. Хөрөнгө оруулалт. Хэрэглэгч нарын хувьд ч гэсэн айгүй асуудалтай аюулгүй байдлын тийм асуудлууд гарч ирнэ гэсэн үг. Гэхдээ Антропик зөвхөн одоо клаудыг ашигладаг уу гэвэл бас үгүй юм байна л да. Grok-ыг ашигладаг. Gemini-ыг ашигладаг тий. Гэсэн чинь яг тийм нууцлал одоо мөрдөн шалгах ажиллагааны хамгийн өндөр нууцлалтын шаардлагыг хангаж ганцхан AI энэ клауд юм байна. Тэгээд бүр ингээд одоо ингээд тэнгуут л яг одоо энэ подкастыг бид хоёр Баасан гарагт бичиж байгаа. Хэдхэн цагийн өмнө мэдээлэл гарлаа. Тэгээ Улаанбаатарын цагаар өдөөд мэдээлэл гарч байна гэдэг чинь тэр нөгөө хугацаанд дуусснаа 10 цагийн өмнө мэдээлэл гарч ирсэн үг шүү дээ. Зөвшөөрөхгүй гэдгийг аль биесээр мэдгдсэн байна. Гүйцэтгэх захирал Дарио Амадын. За бид нар бол юу хэлсэн бэ гэхээр бид нар яг өөрсдийнхөө байр суурин дээр байна. Бид нар бол яг энэ ёс зүйтэй химэл оюуныг хөгжүүлэх дээр байна. Тэгээ одоо бүр нэг амар сонирхолтой нэг мэдээлэл байлаа. Тэр нь юу вэ гэхээр Америкийн өөрсдийнх нь хэвлэл мэдээллүүд барууны хэвлэлүүдэд янз янзаар бичиж байна л да энэ үйл явдлыг бид нэг сонирхолтой болж уншсан. Пентагоны төлөөлөгч Дарио Амадор залгасан юм байна. За хэрвээ одоо хэрвээ Америкийн нэгдсэн улс руу цөмийн бөмбөг дайрвал та нарын зөвшөөрлөө өгөхгүй юм уу? Тим хэмжээний асуудал энд яригдаад байна гэсэн чинь Дарио Амадор урдаас нь тэгвэл над руу уцаар залгахгүй юм лээ. Гээд уцаа залгасан гинэ. Тэгээ тэр нийтлэл дээр болохоор айгүй жок болгоод за хэрвээ Америк руу цөмийн бөмбөг хин нэгэн хаях юм бол одоо Пентагоныхан ерөнхийлөгчийн нууцлалтаа чемоданыг хаях мөн 380 тэрбум долларын үнэлгээтэй стартапын гүйцэтгэх захирлыг олох гэдэг хоёр даалгавартай боллоо гэж бичсэн ийм сонирхолтой үйл явдал болж өнгөрлөө. За өөр нэг бас би CBS-ийн нийтлэл дээрээс уншсан. Энэ бас айгүй сонирхолтой байж магад. Яагаад энэ асуудал дээр Антропик өөрсдөө ингэж амар эмзэг хандаад гівгэнт ингээд хатуу хандаад байна гэдэг нь. За дөнгөж саяхан дээр нөгөө Венесуелийн ерөнхийлөгчийг баривчилсан цэргийн ажиллагаа үгүй тагнуулын ажиллагаа гэж ярих юм л. Цэргийн ажиллагаа гэхээр арай өөр юм биш шүү. Тагнуулын ажиллагааны үед клаудыг ашигласан байх магадлалтай. Тухайн үед мэдээлэл юу гэж гарч ирсэн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллага буюу CIA тэ Мадуротай холбоотой бүх мэдээллийг мэдчихсэн. Мадуро юу идэж уудаг, хизээ босдог,
хаана юунд хинтээ уулздаг. Тийм давтамжтай бүх үйлдэлүүдийг мэдчихсэн гэдэг мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр цацагдчихсэн байхгүй. Магадгүй ашиглаад тэрийг нь одоо сүүлийн 3-4 сарынхыг нь прогноз хийгээд те гаргасан байх магадлалтай гэж CBS бол бичсэн байлээ. Энэ асуудал бол айгүй эмзэг асуудал болж хувирж байна. Тэгээд тийм л оюун бас аюул тарихаар бол үнэхээр л аюул тарихаар юм те. Өөр үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдчих тийм л юм. За уржигдэр шин S26 тэгэл S26. This is it. The AI phone designed to make every day easy and effortless. Хүлээсний эцэст тэгээд хүлээлтэнд хүрэлөө 2-3 удаа хойшлогдсон тий. Тэглээ. Одоо ч бараг жил ирэх тусмал улам хойно танилцуулдаг болоод байна. Тэгээд энэ жил би ойлгохдоо, ер нь бодохдоо яагаад хойшлоод байсан бэ гэхээр ер нь дэлгэцснээсээ болоод хойшлоод байсан юм шиг байна. Энэ жил хамгийн гол шинжилт нь бол мэдээж шинэ дэлгэцэн байлаа. Гэхдээ тэр дэлгэцэн ганцхан S26 ультраад байгаа. Ингийн S26 болон S26 Plus байхгүй. Тэгээд бас үн нэмэгдсэн байгаа тийм. Ямар дэлгэц үлээ? Дэлгэцэн одоо манайхан мэдэх бол нэг наалт гэдэг та privacy наалт. Тэрний яадаг гэхээр их зурдаас нь харахаар дэлгэцэн зүгээр харагдана. Харин хажуу талын нэг өнцгөөс харах юм бол дэлгэцэн ингээд харах болчдөг тийм наалт байдаг. Одоо тийм наалт ашиглахгүйгээр зүгээр шууд утсандаа тийм дэлгэцтэй болсон гэсэн үг. За тэгээд энэ дэлгэцэн яаж ажилтдаг вэ гэхээр миний ойлгосноор бас өөрсдийнх нь ярьснаар дэлгэцэн хоёр төрлийн юутай пикселтэй. Нэг нь болохоор яг одоо өргөн үнцгийн нөгөөд нь болохоор нарийн үнцгийн одоо юу гэдэг босоо болон хөвтэй юм хоёр төрлийн пиксел гэрэл цацруулдаг пиксел гэсэн үг тийм. Одоо тэгээд яг энэ функцийг насаач юм бол одоо тэр privacy функцийг насаач юм бол одоо хөндлөн тэр тусдаг пикселүүд нь одоо унтарчин гэсэн үг. Тэгэнгүүт одоо өнцгөөс харах юм бол дэлгэцэн харгуулж юу ч харагдахгүй гэсэн үг. Энэ дэлгэц байна. Тэгэхээр наалтнаас яг юугаар ялгаа? Наалтнаас одоо хүссэн үед асааж унтрааж болно. Тэгээд хамгийн нэг галзуу зүйл нь дэлгэцээ хэсэгчлээд энэ функц асааж болно гэсэн үг. Одоо жишээ нь банкны хап руу ороод пассворд хийх юм бол яг тэр пассворд оруулж байгаа хэсгээ одоо юм privacy болгочих болно гэсэн үг. Notification ирэх юм бол тэр notification бас privacy болгочих болно гэсэн үг. Тэгээд мэдээж application дээр бас ингээд энэ application дээр энийг асаана, энэ application дээр асахгүй тохируулчих болох юм байлаа. Дээрэс нь байршлаас хамаарат бас энэ функц нь асч унтрах боломжтой. Ийм дэлгэц байна. Одоо нөгөө анх туршиж үзсэн одоо тэнд очиж байгаа сэтгүүлч нар байгаа шүү дээ тий. Тэр хүмүүсийн хувьд бол үнэхээр их яг юм сэтгэл төрүүлсэн гэж бол битсэн билээ тий нийтлүүд дээр үнэхээр бол таалагдсан. Энэ жил S26-ын талаар гарч байгаа ихэнх нийтлүүдийн гол headline бол мэдээж энэ дэлгэцэн AI биш байлаа шүү дээ. Дэлгэц байлаа. Тэгээд Samsung бас дахин нэг удаа одоо дэлгэцний технологиороо ямар гайхалтай инновац бүтээд юм бэ гэдгийг харуулж чадлаа л да. Тэгээд Samsung өмнө нь ямар дэлгэцийн технологиудаар түүчэлж ирсэн бэ гэдгийг бодож үзье л да тий. Одоо S6 Edge тий хоёр талын нугардаг. Note Edge. Хамгийн анхны Note Edge юм уу тий. Нэг Note Edge чинь ганц нэг тал. Тийм. Нэг тал нь тий. Дараа нь тэгээд S6 Edge. За тэгээд Samsung-ийн бас Note тий. Одоо тухайн үеийн хамгийн том дэлгэцтэй. 5.2 инч билүү тий. За тэгээд одоо энэ жил магадгүй Apple анхныхаа эффекттэй дэлгэцтэй утсаа гаргах гад зүгээр шуум яваал. Гэхдээ одоо л албаны мэдээлэл өгөө гэхэд Samsung бол 7 жил Fold-а танилцуулсан. Fold гаргаж илаа. За одоогоор бас ингээд AMOLED дэлгэц байна тий. За дээрээс гадна одоо Apple хүртэл өөрсдөө iPhone-ийнхоо дэлгэцийг Samsung-аас авдаг. За магадгүй одоо Apple-ийн энэ жилээс шинээр танилцуулагдах мэдрэгчтэй дэлгэцтэй одоо MacBook ч гэсэн бас Samsung-аас дэлгэцээ авч магадгүй гэж яригдчихэж байгаа их мэдчлэн тий. Тэгээ энэ удаад бол үнэхээр яг нууцлалыг хангасан маш олон хүний магадгүй яг хүлээж исэн инновац байх магадгүй. Гэхдээ нэг зүйл нөгөө наалтыг бодвол нөгөө яг харахтаа болох үнцг нь арай их юм бэл. Бүр илүү байна уу тий? Одоо арай муу гэх юм уу? Тийм. Бичлэгүүдийн утсан ч ер нь тийм л. Тэгэл text mix бол харагдахгүй юм байна тий. Тийм. Нэг харагдаад байхгүй юм л. За үн нэмэгдсэн байгаа. За ер нь бол чиний хувьд л айгүй муу мэдээ шүү дээ. Samsung-ийн хэрэглэгч нарын хувьд муу мэдээлээ. За энэ гэхдээ Samsung-ийн хэрэглэгч нар биш зөө. Ер нь бол ухаалаг утас, сүүлийн үеийн ухаалаг утас хэрэглэдэг хүн болгоны хувьд маш муу мэдээ.
Яагаад ер нь үн нэмэгдээд байна? Тий, яагаад үн нэмэгдээд байна? Ялангуяа одоо сүүлийн үед шинэ компьютер босох бодолтой байгаа хүмүүсийн хувьд бол би бол цаг битгий алдараа л гэж хэлмээр. Улам бүр үн нэмэгдэнэ. Үүний хэргийн эзэн нь нөгөө л нэг одоо AI буюу хиймэл оюун болж таарж байгаа. Хиймэл оюуны дэд бүтцийн ажлууд яг одоо эд өрнжин. Тэгэхээр дэд бүтцүүдэд график карт хэрэгтэй. Тэгээ сүүлийн үеийн график картуудыг мэдээллүүдийн хооронд нь дамжуулдаг нөгөө bandwidth ууз. Тэгээ bandwidth бол одоо маш олон хэмжээний санахын чипнүүд ашиглагддаг, буюу memory chip ашиглагддаг. Memory chip-ний хомсдолд дэлхийн нийтээр орчихсон. Одоо 3хан компани memory chip-ний ихэнх хувийг болон зах зээлийг нь эзэлдэг. Тэр нь гурлаа Солонгос, SK Hynix, Micron, тэ Samsung Electronics. Samsung өөрөө уг нь одоо чипний компани шүү, тэ. Тэгсэн чинь хомсдолд ороод ер нь бол за Counterpoint-ийн хийсэн судалгаагаар бол 6.7%-аар энэ жил бол шинээр гарч байгаа загваруудын үн нэмэгдэх юм байна. Эхнээсээ одоо угаасаа нэмэгдээл эхэллээ л дээ. Тэр 6.7-аас Samsung бол $100-аар шууд нэмэлтэлтэй. Тийм суур загваруудаа нэмчихлээ шүү дээ. Тэгээд Samsung өмнө нь бас ямар тохиолдлуудад одоо үнэ нэмжсэн бэ гэхээр 5G оруулж ирэхдээ нэмжсэн байна. AMOLED дэлгэц оруулж ирж байхдаа нэмжсэн байна. Гэхдээ бас 2 жилийн өмнө шинэ загвар гаргаж байхдаа $200-аар үнэ буулгаж ирсэн байна. Уг нь бол одоо технологийн бүтээгдэхүүн дээр scale of economy буюу бүтээгдэхүүн олон болох тусам үн дагаад буурах хэрэгтэй шүү дээ. Тэр хууль маш сайн ажилладаг байхгүй юу? Технологийн бүтээгдэхүүн дээр. Гэхдээ энэ хомсдол бол одоогийн байдлаар 2028 оны ихэнх хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна. Харин тий. Тэгэхээр би хүмүүсийг цаг битгий алдараа гэж хэлээд байгаа байхгүй. Тий. Тэрнээс гадна S26 гэдэг утсыг AI agentic phone гэж танилцууллаа шүү дээ. Яагаад? Одоо нэг өсөндөө таны өмнөөс үйлдэл хийх боломжтой, чадамжтай тийм утас болж байгаа гэсэн үг. Тэгээд юуныхаа үеэр бас нэлээд олон функцүүд танилцуулсан. Таны өмнөөс мессеж бичих, таны өмнөөс зураг олж хайгаад явуулах ч гэдэг юм уу, тийм функцүүд бол байна л ихтэй. Турш үзчихэж л сайн ярий да гэж бодлоо. Яг тийм цоо шин зүйл байсангүй тий. Тий, нэг вау гэд хэлүүлч хэрэм огтонч байсангүй дизайнаас эхлээд яг S25, S24-тэй адилхан дэлгэцнээс бусд нь бол тэгэл байдаг л нэг Samsung-ийн S загварын гар утас л хэл. Яг үнэ. Дэлгэцнээс бусд нь шин чип, шин батарей, шин memory card тий. Тэр бол нэг анхаарал татуулсан байлаа. Тэгээ өөр нэг шин юм байсангүй. Гэхдээ agentic phone гэж нэрлсэн. Энэ дээр болохоор одоо гол оруулж байгаа функц нь юу байсан бэ гэхээр бид хоёр маш олон подкастын дугаарууд дээр ярьсан. Apple-ийн хийж чадахгүй байсан зүйлийг Samsung одоо гүйцэд төрүүлж ярьж байна. Буюу 2 жилийн өмнө Apple-ийн ярьж ирсэн зүйлийг яг адилхан нэг танилцуулсан. Яг Android төлбөр дээр. Буюу ухаалаг утас чинь таны өмнөөс үйлдэл хийж чаддаг болно. Одоо жишээ нь пицца захиалж байгаа гэдэг бичлэг үзүүлсэн л дээ, демо бишээсэн тий. Тэнгуут л одоо пиццаны аппликейшн руу ороод захиалга хийгээд зөвхөн одоо төлбөрөө төлөхөд баталгаажуулах зүйлийг нь гаргаад ирдэг юм. Тэр хүртлэх бүх процессыг нь утасны өөр хийж. За эдгээрээс гадна Siri одоо болтол ухаалаг болж чаддаг байхад Bixby ухаалаг болчихлоо шүү дээ. Anthropic-ыг оруулаад ирлээ тий. Бас маш олон сарын турш шуум явсан Anthropic-тай хамтрана гэдэг. Тэгээд яг S26 дээр Anthropic-ыг оруулж ирлээ. Bixby дээр Anthropic байгаа. Samsung-ийн яг өөрсдийнх нь веб браузер, Samsung интернет дээр бас Bixby гэнэ Anthropic Perplexity орж ирж байгаа юм байна. Тэгээд сая нэг 10 цагийн өмнө лөө бас Perplexity Threads дээр оруулсан байсан, пост оруулсан байсан. Ер нь ингээд цаашдаа Samsung-тай илүү одоо системийн төвшөнд Perplexity-г интегрейт хийн гэдэг тийм агуулгатай пост оруулсан байл. Нөгөө нэг одоо яриадсан Apple-ийн өөрсдийнхөө экосистем дээр бүгднийг нэгтгэн гэдэг чинь одоо төрүүлээ хийчихлээ. Одоо Samsung төрүүлээ хийчихлээ. Gemini байна, Cloud байна, Perplexity байна. Тэ ChatGPT бол угаасаа тэгэл баг байх нь ойлгомжтой шүү дээ. За S26-гийн хувьд бол одоо иймэрхүү байлаа. Тэгээд яг түрүүний хэлсэнчлэн дэлгэцнээс өөр шинэ юм байгаагүй ч гэсэн шин чихвч байлаа тий. Чихвч бааз 4 хөө танилцуулсан. Дизайны хувьд бол бааз 3-ыг бодвол нэлээд өөр болсон байлаа. Гэхдээ core функцүүдийн хувьд бол бас л өмнөдөө нэлээд төстэй.
нэг шинэ орж ирж байгаа сая хэлсэн agentic AI-г шууд чихвчнээсээ дуудах боломжтой болж байгаа гэсэн. Тэгэл мэдээж Samsung-ын чихвч ямар гэдэг лээ тэгэл нэг тиймэрхүү л ах та. Үн бол өөрчлөгдөг үү? Тийм, үн бол хэрэгшний. Тэгээ noise cancellation илүү сайжирсан гэдэг л нэг юм ярьс тээ. Тийм тэгсэн. Noise cancellation гэдэг нөгөө нэг ингээд isolation болгоод одоо чихвчээ зүгөө явж байхад ингээ гадагшаа ингээ дуу сонсогдоод байдаг ингээ сайн нөгөө transparency mode нь илүү сайн болсон гэсэн. Тэгээд өөрчлөх Samsung Ampeg тэр юу байлаа да? Нэг чимээг байлаа да. За рингтэй холбоотой юм байсангүй те. Ер нь бол одоо рингийн 2 жил болчихоо. Жил шүү дээ 924 таам танилцуулсан хэрч 2 жил. Тийм ээ те. Одоо 2 жилийн хугацаанд ямар нэгэн шинэ дэвшил гарсангүй. Гэхдээ дараагийн одоо ring 2 дээр бол мэдээж төлбөр төлөх систем орж иж магадгүй гэдэг зүйл яриад байгаа. Гэхдээ энийг бол нөгөө нэг илүү эрүүл мэндийн үзүүлэлтийг илүү наривчлалтай хэмжих гэдэг дээр л төвлөрөх болов уу гэж бодож байна те. За Samsung-тай холбоотой өөр зүйлсүүд одоогийн байдлаар бол нэг байхгүй байна. За үргэлжлүүлээд автомашины талаар ярилцгаая. За энэ бол үнэхээр миний бас 2-7 хоногийн туршид бас хүлээж исэн сэдв байгаа. Юу болсон бэ гэхээр за Apple-ийн нэрт алдарт дизайнер, iPhone-ы загварыг бүтээгч, тэгээ бидний хайртай MacBook-ыг бүтээсэн дизайнер болох Johnny Ive-ийн компани Love From Ferrari-тай хамтарч цахилгаан машин хийсэн байна. Тийм, Ferrari-тай хамтраад Ferrari-гийн Luce-гээд 28 оны ихээр гарах бүрэн цахилгаан автомашины салон буюу интерьерийн дизайныг хийсэн байна. Юу нь хамгийн их таалагдав? Механик товч. Танд ер нь таалагдсан уу? Надад бол таалагдсан. Гэтэ хүмүүс бол айгүйх янз янзаар шүмжилж байна. Надад бол гэтэ гоё санагцсан. Яг ер нь анзаараад хахад яг энэ технологи туртай хүмүүст бол таалагдсан байлаа. Гэтэ яг автомашин туртай автомашины одоо энтузиаст гэж ярьдэн шүү дээ. Тийм хүмүүст бол огтонч таалагддаг. Тэр хүмүүсийн тоонд би орж байгаа. Яг сайн дизайн яг сайн дизайн. Яг ингээд элементний бүрийг нь яг ингээд тусад нь аваад харъя. Тэнгүүд үнэхээр гоё дизайнтай. Бүр ингээд товчны бүрийнх нь тэр дизайн бүр үнэхээр гоё. Бүгдийг нийлүүлэнгүүт яавч машины интерьер биш. Бүр үнэхээр наасыг тэгж бодвол бас бодохоор юм тий. Одоо тэгтээ надад тэр голын дэлгэцний тэр бариул бол бүр үнэхээр галзуу байна. Гоё санагдсан тий. Гоё санаа тий. Одоо жишээ нь ингээд тэн дээр одоо механик товчлуурнууд байгаа тий. Тэнгуул тэр механик товчлуурнуудынхаа байрыг заримдаа машин барьж явах тус ингээд тэмтрэх шаардлага гардаг ш. Тэнгуул тэр ингээд чиглүүлэх. За дэлгэцийг бас заримдаа наашаага харуулмаар байдаг. Заримдаа хажуудаа сууж байгаа хүндээ харуулмаар байдаг. Тэгтээ тэр дэлгэц нь яг Apple Watch-ыг болсон санагдав. Тэр юу эрүүлдэг юм байна. За өөр одоо надад бол тэр speedometer-ийн дизайн дэрсэн гоё санагдсан. Тэр үнэхээр галзуу саналаа. Одоо ийм зүгээр ингийн дэлгэцэн дээр одоо physical ийм юутай зүйтэй. Тэнгүүт одоо ч бүх машинууд зүгээр дан дэлгэцэн дээр бүх юм дижитал болсон шүү дээ. Тэгвэл одоо аналог болон дижитал хоёрыг хослуулад бас нэлээд дэвшлүүд гаргасан мөлий. Тэхийг хичээсэн болов гэж бодсон л да. Би тэгээд нэг турки хэл дээрх нэг подкастыг сонсч байсан. Яг энэний дизайны талаар ярьжсэн. Тэгээд тэн дээр болохоор ярьжсэн чинь за Ferrari ингээд Love From санал тавиад тэгээд хамтрахаар болоод тэгээд за окей одоо ингээд хамтрын нэтэр хийгээд тэгээд ийм цахилгаан машины дизайн хийнгээд нэг л удаа юугаа үзүүлсэн юм бэ? Дизайна. За. Тэгтээ автомашины дизайны процесс яаж явагддаг би бол биш маш сайн мэдэхгүй юм л да. Тэгтээ дунд нь бол ийм засах юмнууд гарч ирсэн баг. Анх бисэн дизайн юу ч өөрчлөгдөх гэсэн. Пүү. Амар гоц. Дэм шигт. Тэр надад бүр тэр нь амар их сонирхолтой болсон. Анх байсан дизайн тэр чигээрээ явсаар хагаад тэгээ батлагдсан. Тэгээ ерөөсөө нэг сайжруулалт хийгдээгүй юм байна. Ferrari ч гэлтгүү одоо спорт автомашин үйлдвэрлэдэг компаниудын цахилгаан автомашин руу орж ирж байгаа хамгийн хэцүү зүйл нь болохоор дуу чим яваа шүү. Тийм. Яг тэр нөө дотоод шаталт хөдөлгөөртэй автомашин өгч чадсан мэдрэмжийг өгч чаддгүй хамгийн том шүүмжил байгаа шүү дээ. Тийм. Тэнгуул энэ дэр болонгот л за одоо жишээ нь Porsche ч юм уу те өөр автомашин үйлдвэрлэгчид болохоор хиймэл дууган гэж ашиглаж байгаа шүү. Эдгээр болонгууд яг цахилгаан моторынх нь өөрийнх нь дууг гаргахыг хичээсэн гэсэн. Тэр яаж сонсогдох вэ те? Өдөртлөгтэй машин байдаг шүү дээ.
тэр шиг битээ сонсогдсон бас л гэж байна та. Харин тийм. Тэгэхээр яг нөгөө Ferrari-гийн сүнсийг нь аваа ичих үү те. Тэгээ одоо л production руу бол ороогүй байгаа. Гадна яг exterior design-ийг танилцуулаагүй байгаа. Бидний мэдж байгаа маань Luce гэдэг нэр байна. Тэгээд interior загвар нь ийм хоёр зүйлийг одоогоор мэдчихэв. Чи бас өөр нөгөө өмнөх дугаарууд дээр ярьжсэн шүү дээ. Нөгөө physical товч хэрэгтэй байна. Тэгээ яг тэд нарыг аваад ирчихэж байгаа юм шүү. Гэтэ яг авчирч ирж болно. Гэтэ арай өөрөөр авчир бол бас өөр шүү дээ. Тэгэхгүй тэгээд одоо надад өгсөн мэдрэмж нь юу яг ингээд автомашиныг автомашин болгодог зүйлийг нь ингээд даваад татчих юм шиг надад мэдрэмж төрсөн байхгүй. Тэгээд ер нь бол яг ингээд хүмүүсийн гол асуулт нь ингээд автомашиныг юу автомашин болгодог вэ гэдэг асуулт байдаг байхгүй. Чинийхэр юу болгох вэ? Яг тэр хүнд өгдөг юм амьд юм шиг мэдрэмжийг төрүүлдэг байхгүй автомашин чинь. Одоо юу гэдэг нь одоо ингээд урдаас нарангууд ингээд нүдтэй юм шиг, амтай юм шиг тэгж мэдрэгдэг. Машинаас сонгоод ингээд сэрж байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгдөг. Бол одоо ингээд автомашиныг зүгээр нэг технологийн зүгээр нэг байдал нэг технологийн хэрэгсэл болгочоор яг юу болох вэ гэдэг нь бас надад сонирхолтой л юм л та. Автомат болгох нь зөв үү гэдэг бүр том асуудал яригддаг шүү дээ. Надад бол гэхдээ яг нөгөө нэг зарим хүмүүс бас ярьж илээ л дээ. Автомашин дотор iPhone-ыг аваад ирсэн юм шүү. Яг гэхдээ тэр iPhone-ы UX, UI-ийнх нь уур амьсгал бол бас мэдрэгдэжлээ те. Тэгээд дотоод дизайных нь ер нь бол Apple машин хийсэн малыг ийм л машин хийхсэн баг таа гэсэн бодлоо л төрүүлсэн. Тийм маш олон хүмүүс бас тэгж ярьж илээ. Тэгээд магадгүй одоо энэ Steve Jobs-ийн мөрөөдлийн машинч байх боломжтой байсан баг. Гэхдээ бодит амьдрал дээр юу хэрхий яаж бий болох вэ гэдэг зүйл байна л да. Магадгүй бас ингээд айгүй хайпта бүтээгдэхүүнүүд фейлдэх магадлал айгүй их байдаг те. За нөгөө талаас Johnny Ive-ийн гараас хүлээж байгаа хамгийн том бүтээгдэхүүн болох OpenAI-тэй хийж байгаа бүтээгдэхүүн бараг 28 он хүртэл ажиллаж байгаа юм шиг байлаа. Энэ жил гэж хэлсэн шүү дээ. Тэгээд ер нь бол энэ жил бол угаасаа хударч байна, хотлоо олж байна. Ер нь цаашдаач хударч магадгүй. Цаашдаач хударч магадгүй. Тийм учраас хитрхи бас хайпанд автахгүй байх хэрэгтэй гэдэг үүднээс Lamborghini одоо хайпанд автахгүйгээр хайбрид руу шилжиж байгаа юм байна те. Тийм тэгсэн. Хоёр жилийн өмнө лөө Lamborghini яг өөрсдөө хамгийн анхны бүрэн цахилгаан автомашины концептыг танилцуулж ирсэн Lanzador гэдэг нэртэй. Тэгээд яг тэр автомашиныг танилцуулахдаа юу хийсэн бэ гэвэл гарууд 2030 он гэхэд яг бүрэн цахилгаан автомашинуудыг танилцуулнаа гэж. Цахилгаан Lamborghini. Тийм, цахилгаан Lamborghiniтэй болно гэж хэлсэн бол энэ 7 хоногийн ихээр Lamborghini-гийн гүйцэтгэх захирал яг энэ зорилтоос ухарчихлаа. Lanzador-ыг бол үйлдвэрлэлд оруулахгүй харин дахиж одоо юу гэдэг Lamborghini цахилгаан автомашин танилцуулахгүй харин бүх анхаарлаа хайбрид автомашинуудад төвлөрүүлнэ гэсэн мэдээлэл бол хийж эхлэв. Одоо Ferrari цахилгаан руу шилжиж хахад Lamborghini ухарчихлаа. Тэр хоёулаа Италийн брэнд тийм. Хоёулаа Италийн, хоёулаа энэ хоёр эхэлжсэн түүх бас нэлээд сонирхолтой. Тэгээ хоёулаа бас Италийн суперкар үйлдвэрлэгчдийн гол өрсөлдөгч гэж явдаг хоёулаа. Тэгээд нэг нь яг ингээд цахилгаан руу шилжиж хахад нөгөөх нь ухарч ийн гэдэг бас нэлээд сонирхолтой л. Ерөөсөө л миний бас сүүлд анзаараад байгаа нь компаниудын бас ингээд яг одоо гаргаж байгаа стратеги бол тэгэл яг л ирээдүг нь тодорхойлдог гэдэг нь яг л үнэн юм билээ л дээ. Тухайн үед нь цахилгаан автомашины зах зээл илүү өргөжүүл тэргийн сонгосон нь ялагч болно. Тэгээ эсвэл хайбрид нь өргөжөө явуул одоо Toyota, Lamborghini ч юм уу те эдгээр бол хожих нь шүү дээ. Зарим нөгөө талд одоо PHEV өргөжөөд эхлэвэл BYD бүр олон алнаа гэдэг юм те. Автомашинуудтай холбоотой зүйлсүүд бол цагаан сарын үеэр иймэрхүү байлаа. Тэгээд яг энэ мэдээллийг хийж явахдаа бас ингэжсэн Lamborghini Sian одоо яг цахилгаан одоо юу гэдэг лакшери зэрэглэлийн цахилгаан автомашины зах зээл одоо хэрэглэгчдийн хүсэл огтонч байхгүй наа бараг тэгтээ тэнцэж байна. Тийм болохоор энэ шийдвэрийг гаргасан. Тэгээд бас юу гэж хэлсэн бэ гэхээр одоо зах зээл юм байхад Lamborghini одоо юу гэдэг ийм үнэтэй хоббинд
хөрөн мөнгийг зарцуулахыг хүсэхгүй байгаа болохоор энэ шийдвэрийг гаргасан гэж хэлсэн. Энэ бас нэлээд сонирхолтой байлаа. Наад чи их сонирхолтой үнцэг шүү. За төгсгөлд нь OpenAI болон Anthropic-тэй холбоотой өрсөлдөөний талаар ярилцаад дуусгах. Юу болоод байна? Anthropic яагаад ийм хайптай болоод байна? Anthropic бол сүүлийн одоо бараг хагас жилийн хугацаанд хамгийн өндөр хайптай компани болчлоо. Nvidia, OpenAI хоёр биш зөө. Anthropic эхлээд өөрсдөө Cowork гэдэг нэртэй бүтээгдэхүүнээ гаргасан. За тэр бүтээгдэхүүн гарсны дараа тэр бүтээгдэхүүн бол ер нь яг ямар бүтээгдэхүүн байсан бэ гэхээр маш олон салбарын датан дээр ажилладаг ажлуудыг бүгднийг хийж чаддаг. Буюу офисын ихийг ажлуудыг хийж чаддаг. Бид нар одоо ингээл компьютер дээр датан дээр л ажиллаж байгаа. Нэг фолдероос нөгөө фолдерын оронд тий. Тэнгууд л тэр болгоныг бүгднийг хийж чаддаг. Зөвхөн нөгөө код бичих биш. Санхүүгийн системийн ажлууд. Тэгсэн чинь тэндээс одоо нөө софтвер програм хангамжийн компаниудаа зах зээлийн үнэлгээнээс $600 доллар зүгээр л нэг хэдхэн хоногийн дотор арчигдсан. За эхнийхэн золиос эдэр байсан. За дараагийнхэн золиос нь IBM байсан. Чи одоо уг нь технологийн бараг их томчууд IBM-ээс айгүйх айдаг. Яагаад вэ гэхээр IBM-д хамгийн өндөр ур чадвар бүхий хүний нөөц байдаг байхгүй одоо болтол. Тийм болохоор одоо л IBM-ээс айдаг. Тэгээ IBM-ийн квантын технологи одоо өндөр хүлээлттэй байдаг нас тэрнтэй ч холбоотой. Гэсэн чинь нөхдүүд кибер аюулгүй байдалтай холбоотой нэг түүл нэмсэн чинь кибер аюулгүй байдлын холбоотой компаниудын хувьцаа унтсан. Тэгээ тэр өдөр нь бүр IBM-ийнх бүр 12%-аар ингээд хувьцаа савлж маасан. Ерөөсөө л нэг салбарыг ингээл яваад байна. Тэр юун дээр юу болсон бэ гэхээр тэр энэтхийн тэр AI India Summit дээр юу болсон бэ гэхээр тэрний чинь өмнө нөгөө Super Bowl болсон шүү дээ. Тэгээ тэрэн дээр Anthropic бол ийм рекламыг болцсон ба. Энэ реклам дээр Anthropic за ChatGPT дээр реклам орж ирж байгаа шүү. Гэдэг нэг диснүүд яваад амар олон диснүүд яваад тэгээд тэд нар айгу viral болоод тэгээд ер нь бол одоо тэр нэг уур амьсгалыг эхлээд бүрдүүлсэн гэж болно. За өрсөлдөөнийх нь хувьд бол тэр тэдрэг OpenAI компани одоо дотооддоо нөгөө code rate зарласан баа шүү. Тэрнээс хойш ерөөсөө ахиц гаргаж чадсангүй. Gemini-гаач гүйтсэнгүү тэ юугаач гүйтсэнгүү. Тэгээд химэл оюуны одоо яг тэргүй игнэнд байгаа өрсөлдөөний тэргүй игнэнд байгаа хүмүүсийн одоо удирдах албан тушаалтнууд тийм уур амьсгал нэг нэгнийхээ гарнаас хүртэл атгаж чадхааргүй хэмжээний тийм ширүүн болж эхэлж байна. Одоо нэг тайзан дээр хоёлаа нэг саммит дээр нэг зорилгын төлөө энэтхэг улсад химэл оюуныг хөгжүүлэхийн төлөө очиж байгаа ш. Тэгээд энд нь бүр энэтхэг улсын ерөнхий сайд моди байгаа тийм. Моди одоо тий сайн малтбаны гараас ингээ атгаад ингээ өргөж байгаа тийм. Тэгээд тийм хэмжээнд эртлээ ер нь бол ширүүсэж байна. Ер нь бол Dario Amodигийн зорилго за энэ химэл оюуныг хөгжүүлж байгаа үзэл санааных нь хувьд бол бусдаас эрсдэс ялгаатай байна. Dario Amodi, Demis Hassabis хоёр одоо бид нар эндээс юу харж болж байна гэхээр нөгөө нэг сайн мэлтмэнд итгэх нь зөв үгүй юу гэдэг л OpenAI-ийн удирдах зөвлөлүүдийн асуудал гараадсэн ш. Энэ одоо улам бүр одоо баг ил болж эхлэдэг байгаа гэдэг л асуудлууд улам их хөндөгдөөд байна. Тэгээд ер нь бол энэ 7 хоногийн дугаар бол иймэрхүү байлаа. Тэгээд сүүлийн 2-7 хоногийн хугацаанд сонирхолтой Atlanta шинэ бүтээгдэхүүнүүдээс гараагүй ч гэсэн те хоорондын өрсөлдөөнүүд нь улам бүр ил болсон нэг тэгээ дайсгансан ийм үйл явдлууд боллоо. Тэгээ төгсгөлд нь ахаад нэг мэдээлэл нэрээ товчхойлж мартагч байна. Warner Bros Discovery энэ технологитой холбоотой биш л дээ. Netflix яригдчихсэн л дээ тий. Warner Bros Discovery Paramount Skydance өнөөдөр өглөө худалдаж авахар боллоо. Тэгээ Netflix аль биесээр энэ худалдаа авах саналаас татгалцсан байна. Тэгээ юу болоод өнгөрцөн бэ гэдгийг нь газ товчхоо ярьчвал өнгөрсөн 10 дугаар сард Warner Bros Discovery ер нь бол өрөө дийлхэ болоод нэг 50 орчим тэрбум долларын өртөө юм билээ. Тэгээд өөрсдөө зархаар болсон бүх бизнесээ. Тэгээд бүх бизнесийг нь худалдаа авах 3 компани яригдчихсэн. Comcast-ийн хувьд одоо дэлхийн хамгийн том 3 дахь баха өргөн одоо холбооны компаниудын нэг. За тэдний доор одоо CNBC байдаг. За Paramount Skydance. Тэгээ Paramount Skydance хоёр чинь одоо бараг нэг 2 жилийн өмнө нэгдсэн баха. За тэгээд Netflix. Тэгээд Netflix авбал юуг нь авах гэсэн бэ гэхээр кино студ болон стримингийнх нь үйлчилгээ буюу HBO Max-ыг авах гэсэн. Тэгээд кино студийг нь авах гэсэн. Буюу одоо бараг 100 жилийн түүхтэй Warner Bros Discovery-гийн
кино санг тэр чигээр Netflix авах гэсэн гэсэн. Зарим Paramount Skydance дээр юу байдаг вэ гэхээр маш олон кабелийн сувгууд байгаа. За мөн Paramount-ийн өөрсдийнх нь стримингийн үйлчилгээний платформ байгаа. Тэнгуут тэр стриминг үйлчилгээний платформ HBO Max хоёр нэгтчихэж байгаа гэсэн. За үүнээсээ гадна одоо баг энэ медиа салбарын нэлээд нөлөө бүхий асар олон кабелийн телевизүүд нэг эзэнтэй болж байгаа. Буюу Larry Ellison гэдэг эзэнтэй болж байгаа. Тэгээ Larry Ellison одоо энэ Paramount Skydance-ийн чи ард нь яг Larry Ellison байдаг байхгүй. Хүүхэд нь буюу David Ellison гүйцэтгэх захирлаар нь ажилладаг шүү. CNN, CBS, Discovery, Cartoon Network тэгээ маш олон одоо энэ медианууд нэг удирдлагатай болж байна. Ер нь бол одоо баг энэ албан ёсоор шийдэгдэх бая. Яагаад вэ гэхээр ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө CNN-ийг энэ хилцэлд заавал орох ёстой гэж хэлсэн байхгүй. Тэгэж дурдсан. Тэгээ Netflix болохоор CNN-ийг авахгүй гэж. Яг одоогийн тэр Warner Bros Discovery-гийн удирдлагуудын дунд бол ер нь бол улс төрийн зүгээс CNN-ийг байлгах сонирхол байхгүй юм л. Тэнгуут яг Дональд Трампын өөрийнх нь талын хүн буюу David Ellison-ийн удирдлаганд ороод CNN ирж байгаа гэсэн. Тэгэхээр дараагийн Fox болж магадгүй л. Тийм. Дараагийн Fox болж байгаа тийм. Медиатай холбоотой хамгийн том хилцэл ингээд нэг тийшээгээ шийдэгдэж байна. Ямар нэгэн зохицуулагч байгууллагуудын 20 орж ирэхгүй бол энэ юу юм ингээд цэг тавигдах болов гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн подкасттай хамт байж анхаарал хандуулсанд баярлалаа. Баярлалаа.